За сайн байцгаана уу. Агшин зуур гэгэрхийн түлхүүр 1-р бот. 31-р хуудас. Чанагуух ертөнцийн аялал. Төгс гэгэрсэн их багш Чинхайн айлдвар. Формосагийн Пэнхүү хот. 1987 оны 4-р сарын 24. Гэгэнтнүүд найзуудаа та бүхэнтэй анх уулзаж байгаач буддын шашны үйлийн үрийн хуулиар бид бол сайн найзууд билээ. Учир нь урд төрөлдөө бид хэдийнэ сайн найзууд байсан болохоор одоо дахиж уулзаж байгаадаа би баяртай байна. Та нар баярлаж байна уу? Буддын шашинд үздгээр бид их барилдлагатай хүмүүс. Барилдлага гэж юу вэ? Урд төрөлдөө хамт байж хоорондоо ямар нэгэн холбоотой байсныг хэлж байна. Бид ганцхан удаа хүн болж төрж байгаа юм биш. Дахин ирж буцаж сансрын хүртэнд олон удаа эргэлзсэн. Бидэнд төрөл авах бүрт тун олон найз нөхөд, төрөл садан, эр нөхөр, эхнэр хүүхэд байсан. Иймээс одоо бүгдээрээ энд ирж буйна танихгүй хүмүүс уулзалдаж байгаа биш. Зөвхөн хувцас солисон төдий юм. Энэ бие буюу багш их биеэ зав бол нэг төрлийн хувцас. Бидний дотоод дахь жинхэнэ эзэн нь энэ махан бие биш. Ирэх бүртээ өөр хувцас өмсдгөөс бие биеэ танихгүй болж. Гэвч бид сүнслэг дадал бясалгалаа сайн хийвэл өнгөрсөн одоо ирээдүгээ харж чадах бөгөөд бид хоорондоо холбоотой, хамт байх жинхэнэ барилгатай, харилцаатай байснаа мэднэ. Энд ирж ном сонсож буй хүмүүсийн дунд өөр шашны төлөөлөгчид болон сонсогтнууд байна. Тухайлбал католик болон даогийн шашинтан байна. Та нар үеийн үр байдагт итгэхгүй байж мэднэ. Үнэн дээр бол Иесус Христ ч үеийн үрийн тухай ярьсан байдаг. Библиэд тэрээр хэлэхдээ би бол эртний нэгэн их багшийн хувилгаан дүр гэжээ. Тэрээр мөн их багш нар хувилгаан биеэрээ ирээд үргэлж та нартай цуг байдаг. Гэвч та нар түүнийг таньдаггүй гэжээ. Түүний санаа нь маш тодорхой бөгөөд үеийн үр сансрын хүртийг зааж байгаа юм. Тэрээр чи юу тарин түүнийг л хураана гэсэн утгатай үг хэлж. Энэ нь үеийн үр биш бол өөр юу байх вэ? Буддын шашинд ярьдагтай адилхан л байна шүү дээ. Дао Дэ Чүн буюу мөр ёсны судардач гэсэн үеийн үрийн тухай ярьдаг. Эртний хятад хэлийг нэлээд хэцүү учраас та нар ойлгохгүй байх. Хичээнгүйлэн уншвал ойлгоно. Жишээ нь лууз, энэхүү дао буюу мөр угаас төв дундыг баримталдаг. Гэхдээ тэр сайхан санаатай, санаа сайтай хүн рүү хэлбэрнэ гэжээ. Дао Дэ Чүнгийн 79-р бүлэгт Тэнгэрийн ёс садан үгүй. Юр сайн хүнтэй хамт гэжээ. Үүний утга нь бас л үеийн үрийг зааж байна. Учир нь энэхүү дао сайн хүмүүст л тусалж буян өрөөл сойрхдог. Үүний санаа нь бас үйл байвал үр байхыг хэлжээ. Иймээс бид гүнзгийрүүлэн бодвол шашин бүр адил зүйл ярьдгийг ойлгоно. Багшийнх нь ярьсан ч үнэтэй адил. Лалын шашинч бас ижил зүйлийг сургадаг. Гэвч бидний өнөөдрийн зорилго шашны асуудлыг хэлэлцэх явдал биш болохоор энэ талаар нуших шаардлагагүй. Шашнууд үнэн хэрэгтээ бүгд адил болохыг яагаад төрүүлж ярьсан бэ? Хэрв энэ гол зүйлийг хэлэхгүй бол шашин шүтлгээ өөрчлөөд буддын шашинтан бол гэж биднийг ятгахаар иржээ гэж ном сонсохоор ирсэн хүмүүс бодож магадгүй. Үгүй надад тийм хүсэл байхгүй шүү. Миний бодлоор нэр нь адилгүй ч бүгд л буддын шашинтан. Буддын шашин, католик шашин, даогийн шашин, лалын шашин бүгдээрээ сайн. Гэвч миний санаа нээлтдэггүй нэг л зүйл бол одоогийн буддын, католик, даогийн, лалын шашинтнуудын ихэнх нь сургаалын эзнийхээ номлолыг буруу ойлгосноос олон урсгал хуваагдаж маргаан зөрчилдөх болсон явдал. Шашнуудын дотоодын маргаан зөрчилдөөн тасрахгүй байхад шашин хоорондын мөргөлдөөний талаар ярихын ч хэрэггүй. Үүнд би гүнээ харамсаж байна.
Нэгэн сургаалын эзэн энэ ертөнцөөс ангиж ирсний дараа үнэн ёсыг уламжлалж чадах гарамгай шав байхгүйгээс сургаал ном нь уламд оройтож өөрчлөгцөөр өдийг хүрчээ. Бид шашнуудыг өөр гэж боддог ч үнэндээ ижил. Эдгээр сургаалын эздийн сургаал номлолыг үнэн зөвөөр ойлговол үнэн ёс бүгд адил болохыг мэднэ. Шашны нь адилгүй ч бяцлал дадуулах арга нь нэг. Миний бодлоор ямар ч шашин шүтсэн арья балын бясалгалын аргаар бясалгаж болно. Би яагаад ингэж хэлэх болов? Яагаад заавал арья балын бясалгалын аргаар бясалгах ёстой гэж? Бясалгахгүй байж болох уу? Мэдээж болно. Шашин шүтэхгүй ч байж болно. Харин яагаад заавал бясалгал хийх ёстой вэ? Нилээд юм боддог, асуудлыг эргэцүүлэх чадвартай зарим хүн би хаанаас ирсэн юм бэ? Нас нүхчсний дараа хайчих вэ? Яагаад би энэ дэлхийд хүн болж төрсөн юм бэ? Хүн болох нь зовлонтой юм бол болохгүй байж болох уу? Энэ ертөнцөөс илүү сайхан газар байна уу? Би дааж сонголт хийх эрх надад байна уу? Энэ дэлхийг орхих гэвэл дураараа орхиж, өөр газар амьдрий гэвэл хүссэн цагтаа явж үхэх дүрхийн орчилд хүлэгдэхгүй би даасан эрх чөлөөтэй байж чадах уу гэж өөрөөсөө байнга асуудаг. Хэрэв бидэнд иймэрхүү асуулт байвал хариулж чадах хүнийг эрх нь мэдээж. Тиймээс ихэнх хүн шашны мяндагтнууд дээр очдог. Жишээлбэл католик шашинтан ариун эцэг гэлэнмаа дээр, буддын шашинтан гэлэнмаа эсвэл гэрээс гараагүй бодис дээр очиж асуух юм уу шавилдаг. Ихэнх хүн тэдгээр шашин номын газраас хангалттай хариу авч чаддаггүй тул өөр газраас хайсаар нэгэн багштай учирч магадгүй. Бид түүнийг гэгэрсэн багш гэдэг. Түүнээс суралцах хэрэгтэй. Учир нь энэхүү багшийн хариулт илүү тодорхой тул асуудлаа шийдвэрлэхэд бидэнд тусалдаг. Хэрэв та орчлонгийн мөнх бусыг эргэцүүлж, учрыг нь олохыг хүсдэг бол арья балын бясалгалын аргыг танд уламжилж чадах гэгэрсэн багшийг олоод уг аргаар дадуулан бясалгах хэрэгтэй. Арья балын бясалгалын арга нь орчлон ертөнцийн болоод мөнх бусын бүхэл асуултын учрыг тайлж өгөөд хариуг өөрөөр нь олуулдаг хорвоод хосгүй түлхүүр юм. Хариултыг заавал өөрөө ухаарч ойлгох хэрэгтэй. Зөвхөн бусдын яриаг сонсох төдий ч биш. Хүссэн үедээ энэ ертөнцийг орхигч биш. Бусад газар руу сансан цагтаа дур зоргоороо явах бүрч биш. Урьдаар дээдийн бясалгалын аргыг хайж олоод тасралтгүй сайн дадуулсны дараа туулан гитлээд тийм чөлөөтэй болж сансан газартаа саадгүй хүрч болно. Энэ нь ямар ч оронд чөлөөтэй зорчих визтэй болсонтой адил. Заавал хуурмасаад байнга оршин суух албагүй. Арья балын аргаар дадуулан бясалгасны дараа хаанаас ирснээ, энэ ертөнцийг орхисны дараа хаа очихоо мэдэх болно. Жирийн үед таагүй явдал тохиолдохгүй бол ямар ч асуудалгүй байна. Харин бие өвдөх, төрөл саднаа, нас барах үед бид сул дорой тусламж дэмжлэггүй мэт санагдан хүчин мөхөсдөж тэднийг үлдээхийг хүсвч чадахгүй. Бидний эцэг их явхаа хүрвэл яваад л өгнө. Хинэн ч үлдэхгүй. Өөрөө явмааргүй байсан ч боломжгүй. Цаг нь ирвэл баян, ядуу, дээдэс доодосгүй бүгд энэ ертөнцийг орхих хэрэгтэй болдог. Тэр үед ямар ч сонголтгүй тул их зовлонтой. Төрөл садандаа сэтгэл хорогдовч ямар ч аргагүй. Хэрэв та амд байхдаа нэгэн төгс гэгэрсэн их багшийг даган арья балын бясалгалын аргаар дадуулж байгаад удалгүй нас нөхцөн ч бясалгалын хүч хүрэлцэхгүйгээс өөрийн эрхээр тулан гитэлж чадахгүйд хүрвэл их багш ирж чамайг мөнхийн эрх чөлөөт газарт дагуулan аваачих болно. Арья балын аргаар дадуулан бясалгаж гэгэрсний дараа та хүмүүсийг аврыг гэвэл аварна. Энэ ертөнцийг орхисны дараа дахин буцаж ирээд зовж зүдэрсэн хамаг амьтдыг аварсан ч болно. Энэ үед та эрх таваараа өөрийн эзэн байх бүрэн эрхтэй тул ирий гэвэл ирж, явъя гэвэл явна. Иймээс арья балын бясалгалын арга бол сэтгэшгүй, хосгүй бясалгалын арга. Тэр бол бүтээгчийн хүч, хамгийн дээд, хамгийн анхдагч, мөнхөд орших хүч юм. Хэрэв бид бясалгал хийдэггүй бол
Бид төрөл саднаа ертөнцөөс ангижрах үед тэр яагаад явчих вэ? Яагаад өөр хүн биш заавал тэр явах ёстой гэж хэмээн өөрөөсөө асуулт асуун хариулт олохыг хичээдэг. Хүн болж төрхийн дэндүү уйдгартай. Зүгээр л өдөр болгон идэж, ажиллаж, унтаж 50 60 жилийг өнгөрөн. Их удлаа л гэхэд 100 жил болоод л хорвоог орхидог. Яагаад ийм байдгийг ойлгодоггүй. Иймээс бид туулан гэтэлж бэлэг ухаанаа нээх хэрэгтэй. Юуг бэлэг нээгдэх гэх вэ? Ухаарах, ойлгох гэсэн санаа. Бид дараах асуултуудыг тодорхой ойлгох хэрэгтэй. Яагаад заавал хүн болох ёстой юм? Яагаад орчлон ертөнд ийм зовлонтой байгаа юм? Яагаад дайн дажинтай байгаа юм? Яагаад? Чухам яагаад ийм байгаа юм бэ? Католик шашинтнууд ийм асуулттай тулгуурвал сүмд очиж ариун эцэг гэлэнмаатай хамт Бурхны магтаал дуулж эзэн бурхандаа залбиран Библи уншдаг. Ингэж л чадна. Өөр арга байхгүй. Энэ нь бидний сэтгэл санаанд дэмтэй, зовлон төсөл сэтгэлийг маань багч гисэн тайлбарлуулна. Заримдаа залбирлын хариу багасаах мэдрэгддэг. Бид гуниг зовлонтой өвчтөе үедээ чин сэтгэлээсээ залбиран даатгадаг учраас нөхцөл байдал сайжирч сэтгэл санаа багч атугай амардаг. Буддын шашинтан бол сүм хийдэд очиж мөрөгдөг. Тэнд өглөө оройн уншлах залбирал хийх, Авид бурхан, Ариабал бурханы маань уншихыг заадаг. Ихэнх газар ийм л байдаг. Арай чадaltaй багш бол бясалгах, ном хаялцахыг зааж хэн бэ гэдгийг чинь лавлуулна. Энэ асуултыг чамд тавиад өөрөө чинь асуулгана. Үүнийг ном хаялцах гэдэг. Хэрвээ бид хэн болохоо мэдсэн бол багшаас асах хэрэг юу? Тийм үү? Олон хүн ном хаялцахад оролцоод ямар ч үр дүнгүй. Өөрийгөө хэн болохыг ойлгохгүй үлддэг. Жишээлбэл хариугүй цангаж өгөх гэж байгаа хүн чамаас ус гуйвал чи түүнд ус өгөхгүй. Харин ус гэж юу вэ? Ус хаана байна гэж түүгээр өөрөөр нь асуулгах. Эсвэл усыг бүү хайхаар март бүү бод гэх нь цангаж өгөх гэж байгаа хүнд хэтэрхий харгас хандсан хэрэг болох биш үү? Харин Ариабалын бясалгалын аргыг уламжлагч их багш чамд тэр даруй ус өгөх бөгөөд ус хаана байгааг зааж өгнө. Тэгвэл чи их багшаас хамааралгүй болж усаа өөрөө олж уух төдийгүй өөр бусад цангацсан хүмүүсийг аварч болно. Энэ бол Ариабалын бясалгалын аргаар дадуулан бясалгаад тэр даруйдаа олдог баталгаатай үр дүн юм. Ном хаялцахад чармаан оролцсон ч ямар ч хариултыг биеэрээ мэдрэхгүй. Бусад аргаар бясалгаад олон зүйлийн ахан ойлголттой болгоч эдгээр нь хамгийн төгс нь биш байдаг. Жишээлбэл харсан гэрлэнд бүгд 2 дугаар дэсийнх, очсон төвшнөн ч мөн доогуур дэсийнх байдаг. Доогуур гэдгийг нь бид ямар нэгэн шашны ном судраас лавлавал ойлгоно. Ном хаялцахад хүн бүр оролцож чадахгүй. Цөөн хідэн л оролцдог. Үүний тулд хүн урьдаар их мэдлэгтэй болох хэрэгтэй. Хэрв тийм их эрдэм мэдлэггүй бол ном хаялцахад оролцож чадахгүй. Одоогийн даяан урдынхтай адилгүй. Хэрвээ даяанч нартай бясалгах бол эрүүлж хэрэг байх ёстой. Өвчтөе хүн завлан сууж чадахгүй тул бясалгаж чаддаггүй гээд даяанч багш чамайг хүлээж авахгүй. Би Америкт ийм даяанч багш гэгчтэй таарсан. Зарим хүн түүнээс би завлан сууж чадахгүй. Очирт завилгаагаар сууж чадахгүй. Танд шавь орж болох уу гэсэнд тэр багш болохгүй гэв. Тэр хүн сандал дээр суугаад бясалгаж болох уу гэж асуухад мөн л болохгүй гэв. Иймээс өнөөгийн даяаны дэг жаяг нь бясалгахыг хүсдэг. Энэ цагийг ихэнх хүмүүст тохирохгүй байгааг харж болно. Завилж суух нь хүмүүсийн төрөлхийн чадвар биш болохоор зарим нь завилж чаддаггүй. Ингэж сурахад нэлээд удаан дасгал, сургууль хийх хэрэгтэй. Угаас завлан сууж байгаагүй болохоор нас агсан эсвэл дунд эргэм насанд ойртсон үедээ яаж тэр дороо завилж чадах вэ? Сүнслэг дадал бясалгалыг зөвхөн бие мах бод төдийгүй сэтгэлээрээ дадуулах нь хамгийн чухал юм. Иймээс биеийн учир шалтгааны улмаас бясалгал хийж болохгүй гэдг нь зүйд огт нийцэхгүй. Жинхэнэ сайн бясалгалын арга бол ямар ч хүн бясалгал хийж болох ёстой. Хүүхэд ч гэсэн болно. Миний шавь нарын дотор 6 настай хүүхэд ч бий. Тэдний дадал бясалгал маш сайн бөгөөд хөрсөн төвшин нь өндөр.
Өндөр наст нь ч бясалгаж болно. Миний шавь нарын хамгийн өндөр настай нь хэдийнэ ян аяга гарсан ч дадал бясалгал нь тун сайн. Бас ахуйн ойлголттой. Өвчтэй хүн хэдийгээр завилж чадахгүй ч адилхан бясалгаж болно. Нэгэн ахмад насны надаас би завилж чадахгүй, бясалгаж болох уу гэхэд нь би болно гэж хэлсэн. Тэр хүн ахуйн ойлголттой болж бэлгэн нэгдсэн. Сүнслэг дадал бясалгал хийж болохгүй хүн гэж байхгүй. Маш сайн багштай учрахгүй л бол хаан ч утсан саад бэрхшээл тохиолдно. Зарим даяанч багш нар өндөр насныг хүлээж авдаггүй. Америкт надтай таарлцсан тэр багш 60 гарсан хүмүүсийг хүлээж авахгүй байсан. Түүнтэй 7 хоногийн даяан хийж болохгүй. Түүнээс бясалгал сурж болохгүй. Харин тэдэнд Авид бурхны зүрхэн тарин уншихыг заадаг. Үнэн дээр нас ахисан хүн Авид бурхны зүрхэн тарныг л зөвхөн унших биш, бас дадуулан бясалгаж болдог. Ном судар, майн тарин унших нь өөрийн ач тустай. Бурхны магтаал дуулах, Иесус Христ, Гэгээн Марияд залбирах нь бас л ач тустай. Харин үрд гитлий гэвэл хамгийн дээд түвшинд хүрч үрд эргэж ирэхгүй гэвэл ингэх нь хангалтгүй. Заавал арай балын бясалгалын аргаар бясалгах хэрэгтэй. Шагжаа мууны Буддагийн үед энэтхэгт олон ном судар байсан чинь тэр зөвхөн судар ном майн таринд найдалгүйгээр яагаад 6 жил хатуу бясалгасан юм бэ? Хожим тэрээр их шавь нартаа болон хамаг амьтанд арай балын бясалгалын аргаар сүнслэг дадал бясалгал дадуулахын чухлыг онцлон хэлсэн байдаг. Иесус Христ ч бас адил. Шүтлэгтэй гэр бүлд мэндэлж багаасаа цагаан холтон байсан. Хэрэв бид Иесус Христийн намтрыг үзвэл түүнийг шүтлэгтэй овогт мэндэлсэн болохыг мэдэж болно. Энэ овог хэдэн мянган жилийн турш цагаан холтон байсан. Багаасаа цагаан хол иддэг энэтхэгийн бярмануудтай адил. Иесус Христ нь шүтлэгтэй овогт мэндэлж цагаан холтон байсан юм бол яагаад энэтхэгт очиж Хямлайн ууланд хатуужилтайгаар 10 хэдэн жил чармай дадуулан бясалгаж төгс гэгэрэлд хүрсэн юм бэ? Иймд зөвхөн ном судар, майн тарин унших, залбирал үйлдэх, Бурхны магтаал дуулах нь хангалтгүй. Эдгээр нь бүдүүн үйлдэлүүдийг баг зэрэг арилгадаг. Өөрөө ч мэдэж чаддаггүй. Маш нарийн үйлдэлүүдийг арилгах аргагүй болно. Зөвхөн арай балын бясалгалын аргаар сүнслэг бясалгал дадуулж байж л энэхүү мөнхөд орших аялгауны урсгалаар угааж арилгахгүй бол бид сансрын хүрднэс чөлөөлөгдөх аргагүй байдаг. Ийм учраас заавал арай балын аргаар дадуулан бясалгах хэрэгтэй гэж би онцлон чухалчлаад байгаа юм. Учир нь бид ямар ч майн тарин, ямар ч ном судар уншсан бүгд л эгэл ертөнцийн үг яриа, эд юмс тул эдгээр эгэл ертөнцийн багаж хэрэгслийг ашиглан яаж энэ ертөнцөөс хэд хэдэн гэтлэх вэ? Багшийнхаа санааг ойлгож байна уу? Жишээлбэл Пенху арал дээр мотоцикл ундаг дугуй машин тэрэг хэрэгэлдэг. Явган явсан ч болно. Гэвч формосод очие гэвэл заавал далайг гатлах хэрэгтэй тул эдгээр хуурай газрын тээврийн хэрэгслийг ашиглаж болох уу? Мэдээж болохгүй. Формосод очие гэвэл нисэх онгоц, усан онгоцонд суух хэрэгтэй. Усан онгоцонд суувал далайг гатлана. Нисэх онгоцонд суувал агаарын орон зайг туулна. Үүнтэй адил бид энэ ертөнцөөс хэд хэдий гэвэл энэ ертөнцийн багаж хэрэгсэл, үг хэлийг хэрэглэж болохгүй. Бие, хэл, сэтгэлд хамаарах зүйлс нь бүгд энэ ертөнцийн багаж хэрэгсэл, эгэл хүний багаж хэрэгсэл болно. Учир нь Авид бурхан эсвэл Иесус Христэд залбиран даатгахад ч энэ ертөнцийн үг хэлийг хэрэглэж, ном судрууд ч бас энэ ертөнцийн хэлээр бичигдсэн болохоор бүгд мөнх бусын зүйл болно. Мөнх бусын бясалгалын аргыг хэрэглүүл мэдээж л мөнх бус болж хуурна. Аялгау яагаад тийм чухал байдаг вэ? Одоо эгэл хүний ертөнц бидэнд ямар нөлөөтэйг тайлбарлаад дараа нь чанагуух ертөнцийн сэтгэшгүй нөлөөтэй харьцуулж үзье. Дөнгөж төрсөн нярай хүүхэд дуу айлгуунд дуртай байдгийг бид мэднэ. Хүүхдээ уйлахад
ээж нь буйволбол тэр доороо уйлахаа болно. Хэрвээ дахиад уйлбал ээж нь жижиг хонх юм уу эсвэл ямар нэгэн дуу гаргадаг зүйлийг бариулвал бас уйлахаа болдог. Нэлээд хүүхэд яагаад аялгаунд дуртай байдаг вэ? Хүүхэд ихийнхээ хэвлэнд байхдаа чанархуй ертөнцийн хэлбэргүй дуу, аялгау буюу эзэн бурхан, даав, уугийн хүч, бурханы хүчтэй холбоотой байдаг. Энэхүү аялгау бол бурханы хүч, бүтээгчийн хүч мөн. Эхийн хэвлэлд буй ураг, хоолгүй, агааргүй, наргүй, тонгороо байрлалтай байдаг атлаа яадаг ч үгүй. Тэр загас биш ч ургийн усандаа хахаж цацдаггүй. Юм идэхгүй ч маш түргэн өсдөг. Хэрвээ хэвлэд байсан хурдаараа өсвөл удалгүй тэнгэрт тулна. Утгыг нь ойлгож байна уу? Хүүхэд хэвлэд байхдаа чанархуй ертөнцийн аялгаутай хамт байдаг тул энэхүү аялгау нь түүнийг өсгөн бойжуулж харж хамгаалдаг. Төрөнгүүд энэ аялгаутай холбоо тасардаг тул зовж шаналн таагүй санагдаж тэр даруй ганцаардал айдас зовлонг мэдрэн уйлдаг. Инээж төрдөг хүүхэд байдаггүй. Та нар төрөхдөө уйлсан уу, инээсэн үү? Мэдээж уйлсан гэж бүгд хариулв. Тийм бараг бүгдээр л уйлдаг. Өсгөж тэтгсэн хүчнээсээ холбоо тасарсан болохоор тэрээр хамгийн их тайтгарал дэмжлэгээ алдснаа мэдэрч маш их уйдгаар гунигтай, зовлонтой санагдан хэтэрхий эмзэг бие махбодд нь энэ ертөнцийн агаартай хүрэлцэнгүүд их өвдөлтийг мэдэрдгээс төрөнгүүдэд часхийн орилдог. Ярьж чадахгүй болохоор нь бид ч ойлгодоггүй. Дөнгөж төрсэн хүүхэд ямар нэгэн дуу аваа сонсмогцоо дотоодын аялгаугаа гэж бодоод төр зүр санаа нь амарч уйлахаа болдог. Зарим хүн эмзэг сэтгэлтэй байдаг учраас эмч түүнд уянгалаг зөөлөн хөгжим сонсоход сэтгэл нь тайвширдаг. Бид өдөржингөө ажиллаж ихэд ядран харж ирээд амрахдаа дуу хөгжим сонсвол сэтгэл тайвширч хөнгөрөхийг мэдэрдэг шүү дээ. Иймээс манай энэ ертөнцид дуу хөгжим тун чухал. Эртнээс нааш хүн төрлөختөнд дуу хөгжим зайлшгүй чухал байсаар ирж. Эгэл ертөнцийн ийм дуу аялгау тийм чухал байхад чанархуй ертөнцийн аялгау бидэнд маш чухал нэн шаардлагатай байж таарна. Бид гэртээ хэдийгээр телевизээр, радио хүлээн авагч, дүрс бичлэгийн хурцаг үзэж, шин дуу хөгжим сонсож болох хэдий ч амралтын өдрүүдээр байгалийн сайханд очин шуудын жиргээ, усны чимээ, далайн түрлэгийн дуу, навчсын сэржигнээ, гадил жимсний бороонд цохигдох чимээ, мэлхий жирхний дууг сонсох дуртай байдаг. Эдгээр дуу чимээ бидэнд тун сайхан санагдаж хөгжим сонссоноос ч илүү аяттай мэдрэмж төрүүлдэг. Зарим хүн гэртээ шувуу муур нохой тэжээж цэцэг ногоо таардаг нь нэгэн хэвэн хотын ахуйгаас уйдсандаа биш. Харин байгалийн дуу чимээ орчин нөхцөлд илүү дуртайдаа тэр. Бид ой хөвчөд очиж шуудын жиргээ, салхины эсгэрээ, усны хоржигнох чимээг байнга сонсож чадахгүй тул гэртээ тэдгээр ургамлыг тарж амьтдыг тэжээдэг. Эдгээр нь байгаль дэлхийг багч хатуугай санагдуулж бидний дотоодын уг чанарт нийцсэн сэтгэл санааг амьрлуулдаг. Эс бөгөөс тэсхийн аргагүй болох бидтэй. Иймд улс орнууд экосистем, байгалийн гоо үзэмжийг хамгаалах санаачлаг гаргаж, мод тайрах, зэрлэг амьтныг аанахыг хориглож байгаа нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын төлөө юм. Эгэл ертөнцийн дуу чимээ ийм их татах хүчтэй байхад бидний бүхий л хүсэл мөрөөдөл асуудлыг шийдэж чадах чанархуй ертөнцийн бүхнийг чадагч сэтгэшгүй өөр нэг аялгау байдгийг бид мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид болоод түмэн бодис бүгд энэхүү аялгаунаас бүтсэн. Та нар хараад Библийг уншвал ойлгоно. Үүний утга нь очлон хорвоо үүсгэд энэхүү аялгау байсан. Энэхүү аялгау нь буюу word нь энэ аялгау гэсэн утгатай. Энэ аялгау нь эзэн бурхантай хамт байдаг. Энэхүү аялгау бол эзэн бурхан мөн.
Орчлон хорвоогийн түмэн бодис бүгд энэхүү аялгуунаас үүссэн. Түүнээс үүсээгүй зүйл үгүй. Буддын шашны ном судардч бас энэхүү аялгууны тухай дурдсан байдаг. Баатраа явагч их хөлгөн сударт бүх бурхад энэхүү аялгууны урсгалаар буун ирж хамаг амьтныг гэтлэгдэг. Бодисаттва болон хамаг амьтад энэхүү аялгауны урсгалаар их сурвалждаа буцдаг гэжээ. 8-дугаар бод. Түүнчлэн эргэсэд урсгалыг сүрэн ирвээс бодисаттва нар урсгалыг уруудан бууж эхний ухаарал болон сайн ухаарал солилцох мөчийг үнэхээр гэгэрсэн гин. Хотол зохилдогч зүйлд эсэрваагийн их шиг далайн төрөлхийн чимээ чангуух ертөнцийн ялгуулсан хөлгөн сударт чангуух ертөнцийн ялгуулсан дуун гэж дурдсан байдаг. Богцын ном цагаан линхуа нэрт их хөлгөн сударт номын багшийн буян эрдмийн зүйлд бас тийм дотоодын аялгауг дурджээ. Жишээлбэл хонхны дуу, хингэргийн дуу, цангийн дуу зэрэг нь бүгд дотоодын аялгау болно. Гэвч эдгээр нь дээд түвшний аялгау биш. Анхан түвшний аялгау төдий л юм. Дээд түвшний аялгауны талаар энд ярьж болохгүй. Дээд дэсийн аялгау нь дээд түвшний ертөнцийг төлөөлнө. Ийм аялгауг сонссон хүн бүхэлдээ хувиран уучлагддаг. Энэхүү аялгау бидний бүхий л амьдралд нөлөөлж, амьдралын хэв маягийг өөрчилнө. Үйл түүтгэрийн гинжийг таслан биднийг эрх чөлөөтэй баяр баясгалантайгаар гэтэлгэнэ. Үүнийг олон жил хүлээхгүйгээр ахархан хугацаанд биеэрээ мэдэрдэг. Учир нь энэ аялгауг зөвхөн бидний чихэл сонсдог юм биш. Далд ухамсарч энэ аялгаугаар угаагдан цэвэршиж, өнгөрсөн төрлүүддээ бичиж хураасан бүх үйл түүтгэр, таагүй дурсамж, сэтгэгдэл бүхлээрээ угаадан ариусна. Яг л усны урсгал хувцас хунар хэр буртгийг угаан цэвэрлэхийн адил дотоодын аялгауны урсгал бидэнд үйл түүтгэрээ угааж цэвэрлэхэд туслана. Үйл түүтгэр гэж юу вэ? Тэр бол таагүй хэрэг явдлууд, тухайлбал бидний өнгөрсөн төрөлдөө хийсэн элдв зүйлийн буруу хэрэг, эсвэл төрөлдөө гадаад орчноос санамсаргүйгээр олж авсан муу сэтгэгдэл, дурсамж юм. Үүнийг одоо мэдэх хүнгүй ч бидний оюун ухаан хэдийнэ бүгдийг бичиж шингээсэн байдаг. Энэ бол Буддын шашинд ярьдагчлан үйл түүтгэр мөн бөгөөд бас католик шашныхны анхны ял болно. Бид төрөхдөө анхны ял буюу урд төрлийн нүгэл хэлэнц үйл түүтгэрээ авч төрдөг. Багш нь өөр газар тавьсан айлдвараа дараа та нарт тарааж өгье. Альч шашинд арья балын бяцлаглалын аргын талаар дурдсан байдаг. Зөвхөн нэрлсэн нэр нь адилгүй боловч үнэндээ бүгд энэхүү дотоодын аялгауг заан дурдсан байдаг. Та нар удахгүй лавлах материал авах тул одоо ихийг ярилгүй зөвхөн энэ аялгауны ач тусыг ярив. Яагаад энэ аялгау бидний тэр их үйл түүтгэрийг угаан цэвэрлэж чаддаг вэ? Учир нь аливаа бүх юм энэ аялгаунаас бүтсэн. Энэ аялгау бол нэгэн зүйлийн хэлбэлцэл, их хүч юм. Хэлбэлцэл доогуур бол аялгау болж хувирна. Дээд дэсийн аялгауг дотоодын бэлэг ухаанаараа сонсно. Харьцангуй доод дэсийнх нь шувуудын жиргээ, ус урсах чимээ, салхины эсгэрээ, аянгийн дуу болдог. Энэ дэлхий дээр бол ертөнцийн дуу чимээ болно. Дээгүүр түвшний ертөнц илүү өндөр дэсийн аялгаутай. Гэвч бидний эгэл хүмүүс энэ дэлхийн иргэн болохоор тэр өндөр дэсийн аялгауг сонсож чадахгүй. Сонсъё гэвэл бид өөрийн төвшнгөө өндөр дэсийн ертөнцийн иргэдийнхтэй ойролцоо болтол дэвшлүүлсэн үед л сонсож чадна. Одоо энэ танхимд та нар зөвхөн багшийнхаа дуу хоолойг сонсож байна. Хэрв далайн төрөлхийн дууг сонсъё гэвэл яах вэ? Далайн эрэгт очивол сонсож чадна, тийм үү? Үүнтэй адил бид өндөр дэсийн аялгауг сонсож дээд түвшнийг харъя гэвэл өндөрт гарах хэрэгтэй. Тэнд очиход ямар арга хэрэглэх вэ? Энэхүү аялгауны урсгалыг хэрэглэж байж л сонсно. Бүхий л орчлон ертөнц энэ аялгаугаар хоорондоо холбогддог. Учир нь бүгд энэ аялгауны урсгалаас бүтсэн. Үйл түүтгэрч бас энэ аялгауны урсгалаас бий болсон. Иймээс бид аялгауг хэрэглэн угаас
байгаагүй үйл төтгэрээ угаан арилгаж чадна. Жишээлбэл сансрын хүртэнд олон удаа эргэлзснээс бид тун их үйл төтгэртэй болжээ. Гэвч хамгийн анхандаа үйл төтгэр яаж байж таарах вэ дээ? Иймээс угаас үйл төтгэргүй. Альва бүгд энэхүү аялгуунаас үүссэн. Бидний хийсэн гэм буруу муу нөхцөл байдлын нөлөөлөөс болсон байж магадгүй. Тэгэхээр аялгуунаас бүх юм бүтсэн юм чинь гэм ялч бас үүний гадна оршихгүй. Иймээс бидний алдаа биш. Багшийнхаа хэлсэн санааг ойлгож байна уу? Хэдийгээр та нар багшийнхаа ингэж ярихыг сонсож байвч үйл төтгэр чинь тийм түргэн арилгахгүй. Та нар зөвхөн сонсоод ойлгосон төдий. Үйл төдгөрийн арилгыг гэвэл заавал энэхүү аялгаугаар угаах хэрэгтэй. Багшийнхаа ном тайлхыг сонсвол нэлээд бүдүүн түвшний үйл төдгөр чинь арилах нь мэдээж. Үүнийг та нар харахгүй байсан ч хамаагүй. Би итгүүлэх гэж зүтгэхгүй. Та нарт ойлгуулахын тулд баг саг ярьж лавлгаа болгож байгаа юм. Багшийнхаа харах буюу хамт байх үед бүдүүн түвшний үйл төдгөр зэвэршдэг. Харагдаж мэдрэгдэхгүй гүн үндэстэй маш нарийн түвшний таагүй дурсамж сэтгэгдлийг заавал харагдаж мэдрэгдэхгүй нарийн түвшний аялгауны урсгалаар угаан цэвэрлэх хэрэгтэй. Учир нь энэхүү аялгауны урсгал сэтгэшгүй хүчтэй. Үүнтэй холбогдвол бохир бүхэн ариусгах болно. Үл үзэгдэх хүч гэж энэхүү аялгауг хэлж буй бөгөөд энгийнүүд нь харагдахгүй, энгийн чихэнд сонсогдохгүй тул бид дэсээ дээшлүүлж өндөр түвшинд хүрвэл энэхүү дээд дэсийн аялгауг сонсно. Энэ дэлхийд бид зөвхөн энгийн дуу аялгауг сонсдог. Жишээлбэл шувуудын жиргээ, хорхой шавжийн дуу чимээ, далайн төрлийн дуу, эсвэл манай ертөнцийн дуу хөгжим зэрэг. Дээд дэсийн дуу хөгжмийг сонсъё гэвэл дээд дэсийн хүн болох хэрэгтэй. Дээд дэсийн хүн болъё гэвэл дээд түвшинд хэдийнэ хүрсэн хүнийг олж дагах хэрэгтэй. Тэр бидэнд тусалж хаалгыг онгойлгон биднийг оруулах болно. Тэрээр орчны байдлыг сайн мэддэг замд шиг гэр хаана байгааг мэддэг бөгөөд бас цоожийг онгойлгох түлхүүртэй. Гагцхүү бид орохыг хүсвэл тэр хаалгыг онгойлгож өгнө. Утгыг нь ойлгож байна уу? Иймээс бид төгс гэгэрсэн их багшийг ирэх хэрэгтэй. Дээд дэсэд хүрэхийн тулд ном судар унших нь тэгтлээ тус болохгүй. Уншлаа гэхэд зөвхөн доогуур дэсэд хүрээд л тэндээ зогсох болно. Ном судар унших нь бидний сэтгэл санааг баг зэрэг таатай болгох төдий л юм. ертөнцөөс хэдийдээ гэвэл заавал төгс гэгэрсэн их багшийг олох хэрэгтэй. Түлхүүртэй хүнийг олж чадвал тэрээр дээд түвшний хаалгыг онгойлгон биднийг дээш нь гаргана. Хаалга хаана байгааг тэр мэддэг болохоор онгойлгогмогц бид дээд түвшний аялгау болон нөхцөл байдлыг биеэрээ мэдрэх болно. Үйл төдгөр байдагч тэр нь бидний алдаа бус. Үйл төдгөр угаас байхгүй гэж би яагаад хэлсэн бэ? Бүх юм энэхүү аялгуунаас үүссэн. Үйл төдгөрч аялгауны алдаагаас бүтсэн. Иймээс бид аялгаугаар өөрийнх нь алдааг засуулах хэрэгтэй. Бид угаас үйл төдгөргүй, гэм зэмгүй гэдгийг одоо та нар ойлгосон байх. Жишээлбэл 2 хоногийн өмнө багшийгаа ихэд хайрладаг нэгэн авшигтан эмч намайг багадаа аршин алга идэх дуртай байсныг сонсоод жимс авчирч арилгаад надад өгсөн. Аршин алга өргөс ихтэй. Тэр их үнэн сэтгэлтэй тул түүнийг нь авч идтэл нүдэнд харагдахгүй нарийн өргөс хөлийг минь хатан ихэд өвтгөв. Яагаад ингэж өвдсөн бэ? Угаасаа өвдчихсэн байсан уу? Мэдээж үгүй. Өргөс хилэн шигтснээс өвдсөн. Одоо яавал дээр вэ? Аспирин уул тус болох уу? Толгой өвдвөл өвдсөн бол энэ юм тустай байж магад. Гэтэл энэ нь дотроосоо биш, гаднаасаа өвдөж байгаа. Тэгвэл яах вэ? Өргөсийг суглаад суайчхад л болно шүү дээ. Өөрсдийгөө үйл төдгөртэй гэж бид байнга ярьдаг. Яаж үүнийгээ мэдсэн юм бэ? Амьдрал их зовлонтой. Заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр зовдөг. Хэдийгээр амьдрал сайхан, мөнгөтэй, нөхөртэй, эхнэртэй, үр хүүхэдтэй. Харахад сайхан мэдж бас л зовлонтой.
Урд нь бид урдын үйлдвэрийн нөлөөнд автсан бас угийн хүчнээсээ холбоо тасарснаас ихэд ганцаардаж сэтгэл дундуур байдаг. Энэ ертөнцийн юунд ч түүний сэтгэл ханахгүй. Хаан болсон ч ханахгүй. Та нар маш баяр баясгалантай хааныг харсан уу? Тунцэн. Сентийн өндөрлөх тусам үүрэг хариуцлага нь ихсдэг. Энэ дэлхийн өндөр зиндааны хүмүүс тийм ч их баяр баясгалантай байдаггүй. Учир нь энэ дэлхий дэх байр суурь хамгийн төгс төгөлдөр нь биш. Бидний ирж хайж буй тэр зүйлч биш. Төрийн тэргүүн болсон ч удлаа гэхэд 5 жил л болно. 100 хүрвэл өндөр наслсанд тооцогдно. Игэл ертөнцийн юу ч мөнх бус. Тиймээс бүх зүйл баталгаагүй санагдаж өдөр болгон бухимдан уйтгарладаг. Аялгаутай цуг байхдаа л баяр хөөртэй болдог. Жишээлбэл эрүүл сарвал хүний гарыг хэн нэгэн завччих бол тэр баярлах уу? Завчуулсан гар хэвээрээ байгаа ч биеэсээ салсан тул амьдрах хүчгүй болж өнчрөн жавхаагүй болж төд удалгүй өгчөж сэхэрхэргүй болдог. Тасарсан гарыг сэргээ гэвэл буцаж залгах хэрэгтэй. Германы эмч нар өвчтний тасарсан гарыг залгаж чадах болжээ. Энэ бол их хүнд нарийн мэс засал юм. Судас мэдрэл болгоныг нь залгаж оёо гэвэл хэсэг хугацааны дараа залгасан гар урдынхтайгаа адил чөлөөтэй хөдөлж чадна. Тэр үед гар маань маш их баярлана. Амьдрах хүчтэй болж бие махбодын бусад хэсэг нь сэргэж эрүүл болно. Бидний сүнсэн бие ч мөн адил. Хэрэв орчлон ертөнцийн түмэн бодисын их хүчнээс холбоо тасарвал бид их зовирлох бөгөөд тэр хүчтэйгээ ахин холбогдвол тун баяртай болдог. Бид энэхүү хүчнээс холбоо тасрах үед олон төвөг бэрхшээлтэй учрна. Жишээлбэл авто ослын үед гар тасарч мэднэ. Ослын газар тоос шороо, мод чулуу болон бусад заван бохир зүйлс байдаг. Тэрч байтугай гар хэлбэр дүрсээ алдаж харахын аргагүй болбол энэ нь гараас биш ослоос болсон тийм үү? Хүн ч мөн адил. Бид ихээс төрмөгцөө тэрхүү их хүчээсээ холбоо тасарснаас олон төвөг бэрхшээлтэй учирдаг. Бид хүсээгүй ч аяндаа ийм зовлон бэрхшээл нэрвэгддэг. Жишээ нь нэгэн хүн байжээ. Угаасаа хулгайч дээрэмчин биш ч орон гэр нь газар хөдлөлт хар салхинд сүрж ажил олдохгүйгээс хөрөнгөө барж дуусгажээ. Одоо яах вэ? Гуйлга гуйж сураагүй болохоор идэх хоолгүй ихэд өсөж эхнэр хүүхэд нь өвдөж бүгд зовсноос идэх юм хулгайлжээ. Түүнд тийм санаа байгаагүй ч гарцаагүй байдлын улмаас хүсээгүй зүйлээ хийсэн. Тэр хүн угаасаа ийм муу хүн биш. Үүнтэй адил бид угаас үйл түтгэргүй. Угийн их хүчтэйгээ холбогдвол үйл түтгэргүй болно. Иймээс л үйл түтгэрийг угаан арилгаж болно гэж би саяхан хэлсэн. Энэхүү хүч буюу аялгауны урсгалтай холбогдохоос өмнө энэ их хүчтэй хэдийнэ холбогдсон хүнтэй уулзвал адислалын хүчнийх нь нөлөөг аяндаа хүртдэг. Иймээс миний хэлснээр багшийнхаа ном тайлхыг сонсвол бүдүүн түвшний үйл түтгэр арилна. Гэхдээ өөрөө голд очиж биеэ угаах нь хамгийн сайн, улам цэвэр болно. Бидний усны урсгалтай холбогдсон болохоор надад та нарт өгөх ус тун их байна. Та нарын хувьд энэ их ус хэмжээ хязгаартай. Хэрэв би өгөхгүй бол та нарынх дуусчих нь тийм үү? Хэрэв та нар өөрөө энэ устай холбогдож ус урсдаг газрыг мэдэж авбал хичнээн ч хэрэгэлсэн болно. Өөрөө хэрэглээ зогсохгүй бусдад өгч болно. Ингэвэл өөрт хэрэглээд ч барахгүй. Саяхан би тасарсан гарын тухай ярьсан. Хэрэв түүнийг биетэй залгахгүй бол улам харлаад харахын аргагүй болж эдэс нь аажмаар өгчнө. Жаахан хугацаа алдвал залах аргагүй болно. Дахин хэрэглэж болохгүй болно. Бусад улс оронд ийм нарийн мэс заслыг хийж чадах эсхийг би мэдэхгүй. Харин Германд хийдэг. Автомашины осол болон гай гамшигын улмаас хэн нэгний гар тасарвал тэр даруй мөстэй ууданд хийж өвчтний хамт тусгай эмнэлэгт хүргэдэг. Германд ийм эмнэлэг цөөн. Ийм мэс заслыг хийдэг эмчиж цөөн. 12 жил нарийн
Мэс засал нарийн сурч судас мэдрэл нэг бүрийг заалгаж сураад ийм мэс заслыг хийх чадвартай болдог. Залгахгүй бол судсаар цус чөлөөтэй урсахгүй болж эд эс нь өвчин, ажиллагаагаа бүр мөсөн алдна. Үүнийг хийхийн тулд хичээнгүйлэн сурах хэрэгтэй. Германд ийм эмчийг эзэн бурхан шиг хүндэлдэг. Өвчтнүүд бол мэдээж бүр ч их хүндэлдэг. Ийм эмч маш зүүн. Учир нь тэд олон жил чармай суралцдагаас гадна ажил нь тун хэцүү. Тэд 16, 18, цаашилбал 24 цаг бүх анхаарлаа төвлөрүүлэн зогсоогоороо ажилладаг. Мэс заслын явцад эмч солихгүй, дуусгаас өмнө амарч хооллож болохгүй. Мэс засал амжилтгүй болбол гар хүчих тул тун анхаарал болгоомжтой нэг бүрчлэн ойдог. Учир нь дотроо ясан идтэй тул бүгдийг нь нэгтгэн ойвол ажиллагаа нь сэргэж урдын адил чөлөөтэй хөдөлдөг. Энэ гайхамшиг биш гэж үү? Залгасны дараа цус судсаар гүйж арьс нь айжмаар улайд сэргэнэ. Бидний байдал ч адилхан. Хамгийн ихтэй 100 насалтагч тун их зовлон бухимдалтай. Хэдийгээр мөнгө төгрөгтэй, сайхан их нартай, орон байртай, сайн ажилтай байсан ч сэтгэл нь дундуур. Учир нь агуу жинхэнэ биеэсээ энэ гар шиг тасран салжээ. Хурдхан залахгүй бол удалгүй өгчиж өмхөрөөд ойртохын аргагүй болох тул хогонд хайж газарт булгаас өөр аргагүй. Бид бас үүнтэй адил нэгэн төгс гэгэрсэн их багшаар оюулан залгуулж ганцаардсан хүнийг их хүчний жинхэнэ биетэй нь холбох хэрэгтэй. Энэ их хүчний жинхэнэ биеийг зарим хүмүүс хамгийн дээд эзэн бурхан, зарим нь бурхан сэтгэл, өгийн сэтгэл, дао эсвэл их багш, их бэлэг ухаан гэх зэргээр нэрлэдэг. Би бага бие болох бөгөөд их биеийн нэг жижигхэн хэсэг юм. Тэрхүү их биегээс салчсан учраас ийм зовлонтой, уйтгартай, тасарсан гартай адил харахад таагүй, сэтгэл гуниглам, амьдралын өчүүхэн ч хүчгүй байдаг. Тэр гарыг ойж залгавал судсаар нь цус гүйж маш хурдан сэргэх болно. Аялгауны урсгал мөн л адил. Тэрээр бүхий л орчлон ертөнцийг холбоно. Энэ аялгауны урсгалын дотор оршдоггүй нэг зүйлч байхгүй. Гэтэл бид түүнээс холбоо тасарч өчүүхэн төдий харилцаатай үлджээ. Нийлүүлж оёхгүй бол удахгүй энэхүү аялгаунаас урсгалаас бүр мөсөн холбоо тасрах учраас бид сансрын хүрдэнд эргэлдэн 6 заяанд үүнд нь 6 заяанд нь хүн, асуур, бэрд, там, адгуус багтана. 6 заяанд зовлон амсаж эрхэм дээд ертөнцөд дэвшин хүрэх аргагүй болдог. Хүний мөчийг залгаж чаддаг эмч болоход амаргүй. Сургуулаа амжилттай төгссөн төдийгүй бусдыг их хайрын сэтгэлээр хайрлаж чадах эмчил сонгогдох бөгөөд дараа нь удаан хүлээж байж дадлах юм. Гэвч заах багш зүүн оюутан олон тул хажуугаас нь харахаас биш өөрийн биеэр дадлагжих завшаан олддоггүй. Германд ийм эмнэлэг ганц байдаг тул дотоод гадаадад их алдартай. Тэнд суралцахын тулд хэдэн жил хүлээдэг. Багшаас гадна оюутан ч дадлага хийж болно. Гэвч нэг удаагийн дадлагыг удаан хүлээж байж хийдэг. Хүн олон тул ээлжлэх бөгөөд бусдын хийхийг харахын зэрэгцээ. Өөрийн гараар хийнэ. Ингэж байж сая багш болно. Иймээс суралцахад амаргүй, нарийн мэргэшсэн эмч болох бүр ч амаргүй. Нэр алдартай болохын тухайд бүр ч хэцүү. Сурсныхаа дараа хүнийг эмчлэх төдийгүй бусдыг сургах чадвартай болдог. Хүмүүс тэднийг яагаад бурхан шиг хүндлэн хайрладгийг одоо бид ойлголоо. Тэгээд тэд ч ийм нэр алдрыг хүртэх хэрэгтэй. Ганц хоёрыг ойход ийм амаргүй байтал нэгэн сүнсийг ойж залгахад тун хэцүү нь яриангүй. Мэс заслын үед эмч ярихгүй, хөдлөхгүй, бүх анхаарлаа төвлөрүүлэн хязгаартай цагт өчүүхэн ч алдаа гаргалгүй зогсож ажиллах шаардлагатай тул маш их ядардаг. Тасарсан гарыг эмнэлэгт аваачхад тодорхой хугацаа орсон, үргэлжлүүлээд хөргүүрт удаан хадгалбал
амьдрах хүчээ алдаж хэрэгцээгүй болдог. Ийм хүч хүрэлцээгүй цаг хугацаатай уралдаж 10 хэдэн цаг амралтгүй зогсож бүх оюун ухаанаа төвлөрүүлэн ажиллах нь мэдээж зүдэргээтэй. Уг нь эмчит тгийг шаардлагагүй, тийм үү? Сурахтаа ч, ажиллахдаа ч зүдрээд зогсохгүй. Цаашдаа улам ядарсаар байгаа нь бүгд л өвчтний төлөө юм. Эмчийн мэргэжилд суралцах нь өөрийнхөө төлөө биш. Тэд гэмтсэн ч өөртөө тусалж чадахгүй. Сурч байхдаа ч би гэх бодол оюун ухаанд нь байсангүй. Бүхий санаа сэтгэл нь бусдын төлөө учраас шантралгүй суралцаж, дараа нь бас л зүдэрч, хагалгааны өрөөнд өвчтний өмнөөс зовж шаналдаг. Энэ нь их багштай адил. Их багш бусдыг аврахын тулд тун их зовлон амсаж, хамаг амьтны үйлдэлүүдийг өөрч, түүнийг нь угаан цэвэрлэхдээ тэдгээрийн муу нөлөөнд өртдөг. Өвчтөн мэдээж өдрөөс өдөрт сайжирна, харин эмч улам ядарна. Анхаарлаа үргэлж төвлөрүүлэн ажилдаг тул ихэд ядардагч энэ нь түүний ажил болохоор гомдлохгүй. Ажилдаа дур сонирхолтой тул бэрхшээл зовлон тохиолдсон ч мис заслаа амжилттай хийчихвэл тун баяртай байдаг. Эрт идэвхтэйгийн их багш нар ч адил. Төгс гэгээрээд өөрийн бэлэг ухаан, хүч чадал, буян хишгээ бүгдийг нь шан харамжгүйгээр бусдад хувааж өгнө. Хурдан хуваах тусмаа сайн тул их зовлон амсдаг. Хэрвээ та нар сүнсний эмч, оюун санааны эмч болъё гэвэл багшаасаа суралцаарай. Хожим та нар багшаасаа ч сайн болж магадгүй. Яагад гэвэл зарим хүний гар нь уран тул багшаасаа илүү болж магадгүй. Би ажлаа тийм ч сайн хийхгүй байгаа учраас олон хүн ирж суралцвал дуртай байх болно. Ингэвэл хожим олон хүнд тустай. Сүнсийг ойж залгах эмч тун цөөн. Хэрэв олон хүн сурч чадвал тун сайн. Олон өвчтөн биднийг аврахыг хүлээж байгаа. Асуулт. Эхний өдөр би ном тайлхыг сонсч хоод хараад багшийн айлдварыг уншингаа адистай зүйлийг идэж байтал түүнд ямар нэгэн хүч оршиж байгаа юм шиг санагдсан. Тэдгээр адистай зүйлийн дотор тийм хүч байгаа юу? Их багш. Нэгэнд мэдрэгдсэн бол асуух юу байх вэ? Чи өөрөө хариулчихлаа. Тийм үү? Их багшийн өгсөн юм мэдээж хүчтэй. Тийм биш бол чи яаж мэдрэх вэ? Багшийн айлдварыг унших, бичлэг сонсох бүгд адислалтай, хүчтэй. Багшийн адилсалсан зүйлийг идвэл тун аюултай. Дараа нь идэж болохгүй. Идчихвэл энэ ертөнцид дахиж ирэхгүй байж тун болзошгүй. Буцаж ирье гэж бодож байгаа бол битгий идээрэй. Асуулт. Өмнө нь би бяцлагдаг байхдаа нэг зүйлийн аялгау сонссон. Гэвч муугаар нөлөөлөх болов гэж бодоод бяцлаглаад ариу зогсоосон. Их багш, аялгаунд жинхэнэ ба хурамч гэж байдаг. Хэрэв чи нэгэн төгс гэгэрсэн их багшаа суралцаагүй бол үнэн худлыг нь ялгах аргагүй. Иймээс зогсоосон чинь зөв. Түүнийг ойшоох хэрэггүй. Хэрэв жинхэнэ эсхийг мэдье гэвэл надаас суралцаж болно. Гэвч би энд ил ярихгүй, номыг ил уламжилдаггүй. Энд сурах сонирхолгүй хүн олон байгаа тул өөрийн юмаа тэдэнд хүчээр сонсгож болохгүй. Ном уламжлах нь туйлын сүр жавхлантай, ариун дагшин явдал. Хямдхан худалдаж болохгүй. Ялангуяа олон шавьтай болохын төлөө санаан зоргоор уламжилж бүрч болохгүй. Ном уламжлахад хүнийг нь харах хэрэгтэй. Зөвхөн энэ төрөлдөө туулна гэтлэгчин ирмэлзэлтэй, бэлэг ухаантай, арья балын бяцлаглалын аргын тэнцэлгүй үнцнийг ойлгон, нандинан хайрлаж, сүнслэг дадал бяцлаглалыг хичээнгүйлэн дадуулж чадах хүнд уламжилж болно. Багшийнхаа санааг ойлгов уу? За, маш их баярлалаа.